Эхэлцгээе. Уважаемые друзья, я вас всех приветствую. Извиняюсь за вот такие технические сложности, но вот так у нас сегодня получилось. За сайн байцгаана уу бүгдээрээ та бүхэнтэй мэдчилж байгаадаа баяртай байна. Өнөөдөр яалтчгүй юм техникийн асуудлууд гарчлаа хүлцэл өчөж байна өөрийн зүгээс. А сегодня у нас с вами будет очень интересная тема. Мы будем говорить про то, как контролировать свой аппетит, как сделать так, чтобы не переедать. За өнөөдөр их сонирхолтой сэдвэр хэдүүлээ ярина. Яаж хоолны дуршлаа хянах вэ? Яаж хэтрүүлэн идэхгүй байх вэ гэдэг сэдвийг авч үзье. Поставьте, пожалуйста, в чате плюсик, у кого такая проблема была или есть. Кто не может или не мог контролировать свой аппетит. За одоо та нараас асуу та нар маань бас чатад нэмэх гэж бичээд өгөөр энэ асуудал танд тохиолж исэн бол за яг өөрийнхөө ингээ хоолны дуршлыг хянаж чадахгүй яг хэтрүүлэн идээд байдаг тийм зүйл тохиолддог хүмүүс байна уу? Байвал чатад нэмэх гэж бичээрэй. Так, такие у нас есть. За Это тийм хүмүүс байна. замечательно. За ийм хүмүүс байна шүү. Гайхалтай ойлгомлоо. Значит, сегодняшняя тема, она будет очень вам полезна. Тэгэхээр өнөөдрийн сэдв та нарт маш их ашигтай байх нэ гэсэн үг. Сегодня я также хочу вам рассказать про те самые тренды нутрициологии, которые обсуждаются в 2026 году. За үүнээс гадна 2026 онд яригдж байгаа яг тренд болсон шимт хичээлийн зарим сэдвүүдийг бас ярина. И сегодня как раз огромная роль отводится нутриентной плотности, то есть как человек ест, что он ест, чтобы быть сытым. За үүнээс гадна яг хоолны нягтшил гэж одоо зүйлийн талаар энэний үүрэг оролцооны талаар ярина. Өөрөөр хэлэх юм бол хүн цатгалан байхын тулд юу идэж байна вэ гэсэн үг. И сегодня действительно проблемой является тема контроль аппетита. Тэгэхээр өнөөдөр яалтчгүй хоолны дуршлаа хянахаа гэдэг нь маш юм чухал асуудал болоод байгаа. И я сегодня свое выступление построю из двух частей. За тэгээ өнөөдрийн уулзалт маань хоёр хэсгээс бүрдэнэ. Первая часть. Мы поговорим, как наш мозг заставляет нас есть. За нэгдүгээр хэсэгт нь болохоор бидний тарих биднийг одоо яаж одоо идэхэд хүргээд байдаг вэ гэдэг талаар ярилцсан. И вторая часть будет посвящена, как кишечник регулирует наш с вами аппетит. За хоёрдугаар хэсэгт нь болохоор бидний гидс хоолны дуршилд яаж нөлөөлж ямар зохицуулах үүрэгтээ оролцдог юм бэ гэдгийг авч үзнэ. Потому что каждый из вас наверняка знает, что сегодня обсуждается ось мозг-кишечник. За яагаад гэх юм бол та нар бүгдээрээ мэдж байгаа те өнөөдөр тарих болон гидс хоёрын хоорондын холбоог маш ихээр авч үзэж байгаа. Давайте мы с вами начнем как раз с роли головного мозга и влияния на аппетит и работу кишечника. За тэгвэл одоо яг тархины одоо үүрэг оролцоог аваад үзье. Тархи нь яаж хоолны дуршил болон гидсэнд яаж нөлөөлдөг юм бэ? Поставьте, пожалуйста, плюс в чате, кто бы хотел съесть этот бургер. За одоо ахаад асууя. Энэ бургерийг идэхийг хүсэж байгаа хүн байна уу? Байвал чатад нэмэх гэвчээрэй. Так, ждем. Или За. минус. За эсвэл хасах тавьж болно. Идэхийг хүсэхгүй байвал. Ага. Очень Ааха. многие бы хотели съесть его. За маш олон хүн идэхийг хүсэж байна гэж байна. А какие ощущения вы испытываете, видя вот такой лимон или когда режут этот лимон? Попросите, чтобы написали пару слов. Какие ощущения участники За. испытывают? За одоо ийм нимбэг харж байна те бүгдээрээ энэ нимбэгийг хараад юу мэдэрч байна? За яг үгээр бичээд өгөөрэй. Эсвэл одоо нимбэг зүсэж байгааг одоо төсөөлж байгаад юу мэдрэгдэж байна? Та нар нэг чатад бичээд өгөөрэй.
Так, что пишут? А, пишут, улыбка. Нет, 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 извините, что-то другое прочитала. Здесь кислый И вкус, кисло. Ага. вкус слюни текут, Ага, да-да-да. да, слюни, да, много тут Да, смысла. это обычный ответ нашего головного мозга на вид определенных продуктов. Это как раз то, что контролирует мозг. За энэ жил яг бидний нөгөө нэг тархины хэвийн хариу үйлдэл тарих одоо хооллолтой холбоотой ийм л одоо зохицуулах нөлөөг үзүүлж байна л гэсэн үг. Но большинство людей, которые пришли на эту лекцию, наверняка сидят и думают, конечно, мозг, кишечник, все это интересно, но я все время хочу есть. За тэгвэл энэ одоо лекцэд сууж байгаа хүмүүс бас бодож байгаа бах те. За тарих ингэж байгаа юм байна, гэдэс гэж байгаа юм ойлголоо. Гэхдээ би байнга л идмээр санагдаад ах юм. И тут нужно четко понять два определения. За тэгвэл яг энэ үед нэг хоёр тодорхойлолтыг маш сайн салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Аппетит и голод. За нэг нь болохоор хоолны дуршил, нөгөөх нь өлсөх мэдрэмж. Аппетит– это состояние психологическое, а голод– физиологическое. За энэ чи хоолны дуршил гэдэг нь болохоор сэтгэл зүй асуудал байгаа даа. Сэтгэл зүй нөхцөл байдал байгаа даа. За тэр өлсөх мэдрэмж гэдэг нь болохоор яг тэр бие физиологийн мэдрэмж байгаа даа. Когда мы с вами увидели лимон или бургер, это не факт, что мы были голодны. Возможно, это наш мозг так хочет это съесть. За бид нар сая нимбэг харлаа, бүүргэр харлаа. Эдмээр санагдаад байсан нь үнэн хэрэгтээ бид нар өлсөөд байгаадаа биш. Зүгээр л тарих тэгж ажиллаад байгаа байхгүй юу? А возможно, вы действительно еще сегодня не ели или ели плохо и мало, и вы действительно голодны. За эсвэл та өнөөдөр огт хоол идээгүй. Эсвэл өмнө нь ингээд нэг их хоол идээгүй, бага хоол олчихсан. Тэгээд яалтчгүй ингээд бие физиологийн хувьд өлсөөд байсан байж магадгүй. Поэтому очень важно научиться понимать, я действительно сейчас хочу есть, или это моя эмоциональная система хочет есть. Тэгэхээр энэ ч ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх нь л байна л да. За би яалтчгүй одоо ингээд бие физиологийн хувьд өлсөөд байна уу? Эсвэл миний сэтгэл зүйн одоо энэ асуудал ажиллаад байна уу гэдгээ бодоорой. Поэтому, когда мы ведем те или иные программы в диетологии, За тийм учраас одоо ямар нэгэн одоо дэглэмийг өөрийнхөө одоо хооллолтод оруулж байгаа бол мы всегда используем такую шкалу, шкалу сытости и голода. за бид нар одоо нэг ийм одоо а, ийм хоёр одоо туйлт шатлалыг ашиглах хэрэгтэй болдог. Нэг талд нь болохоор өлсөж байгаа, нөгөө талд нь болохоор маш сайхан татгалан байна гэдэг юм хоёр туйлт шатлал юм. И поэтому, когда вы садитесь есть за стол, нужно самому себе четко дать установку. Я насколько сейчас хочу есть, насколько я голоден, от единицы до 10. За тэгэхээр хоолны ширээний ард суухдаа одоо бас өөрөөс асуух хэрэгтэй байх нь л дээ. Өөрөөс асуугаарай. За би хэрэг өлсөж байна уу? Яалтчгүй одоо энэ хоолыг идмээр санагдаад байна уу? Яг өлсөд байна уу гэд. За тэгээ өлсөж байгаа мэдрэмжээ 1-10-ын хооронд үнэлэх хэрэгтэй. И если вы сами себе поставили 10 баллов, вы максимально голодны и сильно хотите есть, всегда нужно проанализировать, а как давно я ел и что я ел до этого. За тэгээд яалтчгүй 10 гэдэг оноог өөрдөө тавьчлаа. Тэгээ би үнэхээр өлсөд байна. Энийг идэх хүсэл төрөөд байна. Өлсөд байна гэд ингээд тавьчихсан бол бас дахиад бодноо. Би тэгвэл энээс өмнө хизээ хамгийн сүүлж мэдлээ. Юу идлээ гэдгээ санана. Потому что, с одной стороны, я могу быть сытый, и я ел 2 часа назад, и сейчас я просто заедаю свои эмоции. За ягаад ингэж ийм вэ гэхлээр нэг талаас та
үнэхээр цатгалан байгаа. Тэгээд 2 цагийн өмнө ер нь бол юм идчихсэн. Тэгээд цатгалан байгаа хэрнээл яг ингээд сэтгэл хөдлөлтөө автаад эсвэл сэтгэл зүй ямар нэгэн асуудлаас болоод л тэрийгэ дарах, сэтгэл зүй асуудлаа дарах гад идэхийг хүсээд ээж магадгүй. А может быть, я просто плохо поел. Например, у меня были в рационе только одни овощи, и не было жира, не было белка. Тэгэхээр нөгөө талаас болохоор эсвэл яалтчгүй одоо муу идсэн байж магадгүй юм л да тий. Зөвхөн ногоо идчихсэн. Огт уурыг идээгүй, тос идээгүй, зөвхөн ногоо идээд яалтчгүй ингээ би физиологийн хувьд өлсөд ээж болох юм. Может быть и другая ситуация, когда у вас уже есть лишний вес. За эсвэл бас өөр нөхцөл байж болно. Жишээлх юм бол та илүүдэлж интэй. Когда мы с вами хотим есть, вырабатывается гормон, называется грилин. За бид нар идэхийг хүсэх үед грилин гэдэг юм даавар ялгардаг. А когда мы с вами насытились, организм как будто бы наелся, вырабатывается лептин. За харин одоо цадангууд за би болчлоо гэдэг тохиогоо лептин гэдэг даавраар өгдөг. И если у человека есть лишний вес, баланс выработки этих гормонов нарушается. За тэгтэл илүүдэлж интэй хүний хувьд энэ хоёр дааврын тэнцвэр нь алдагдчихсан байдаг. Поэтому мы не всегда заедаем эмоции, иногда у нас есть гормональный сбой. Тийм учраас бид нар дандаа одоо юм сэтгэл одоо зүүн асуудалд автагдаад байдаггүй. Зүгээр л одоо юм дааврын зөрчлөөс, дааврын одоо тэнцвэргүй байдлаас болоод энэ асуудал үүсэж болдог. Но есть такие ситуации, когда мы можем хотеть есть за компанию. Мы пришли к нашей любимой бабушке, и она нам приготовила очень вкусный ужин. Но мы были уже сыты, и ей отказать нельзя. За эсвэл бас өөр юм нөхцөл байдал тохиолдож болно. Жишээлх юм бол за одоо ингээ эмээгэндээ ирлээ. Эмээ танд зориулаад маш гоё хоол бэлтчихсэн. Та ингээд өмнө нь ингээд цатгалан ирсэн ч гэсэн эмээдээ татгалзаж чаддаггүй. Тэгээ идчихдэг. И если мы с вами к этой бабушке ходим каждый вечер, вот тут мы точно можем переесть. Тэгэхээр одоо энэ эмээ дээрээ ингээ орой болгон очдөг бол яалтчгүй хэтрүүлэн иддэг. Одоо орой болгон хэтрүүлэн идээд байна л гэсэн үг. Или может быть другая ситуация. Ситуация, когда мы с вами нервничаем, и мы начинаем есть, потому что злимся. За эсвэл өөр нөхцөл байдал байж болно. Жишээлх юм бол бид нар сандраад уур хүрээд идээд идэхийг хүсээд ээж болно. Сегодня большая проблема в диетологии и в нашем рационе питания изучается тема ультрапереработанных продуктов. За өнөөдөр яг хоол зүйн салбарт шимт хичээл судлалд хэд боловсруулсан хоол хүнс гэдгийг маш ихээр авч судалж байгаа. В декабре была опубликована очень интересная статья, которая была посвящена как раз ультрапереработанным продуктам. За 12 дугаар сард нэг юм сонирхолтой нийтлэл хэвлэгдсэн байна. Энэ нь яг энэ хэд боловсруулсан хүнсний тухай юм нийтлэл байсан. И было показано, что в этих продуктах это чипсы, это сладкие газированные воды, это различные торты, содержатся вещества, которые заставляют нас есть и пить еще больше. За тэгээд энэ нийтлэлд юу гэж одоо бичсэн байна вэ гэхээр одоо хэд боловсруулсан хүнс гэдэг чинь чипс, хийжүүлсэн ундаа, торт гэдэг ингээ хүнснүүд байна тийм үү? Эднэрт нэг юм хүний идэх хүслийг илүү ихээр нэмэгдүүлж байдаг ийм бодисыг агуулдаг. То есть, как вы уже поняли, когда мы переедаем или все время хотим есть, у нас может быть голод физиологический, у нас может быть эмоциональные проблемы или неправильно выстроенный рацион питания. За тэгэхээр одоо та нартаа бас ингээ нэгтгээд хэлэх юм бол
За нөгөө хэтрүүлэн идэх тохиолдлууд одоо хаана хаана гардаг вэ гэхээр яалтчгүй ингээд өсчихсөн үед хідэж болж байна тийм үү? Эсвэл сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байгаа үед хэтрүүлэн идэж болж байна. Эсвэл хооллолтоо буруу зохион байгуулснаас болоод хэтрүүлэн идэж болно. Когда мы едим ультрапереработанные продукты, мы с вами едим их и съедаем достаточно быстро, и они нас радуют больше, чем, например, зеленый салат. За тэгээд хэд боловсруулсан хүнсийг болохоор бид нэлээд хурдан идчихдэг те. Тэгээд ийм одоо хэд боловсруулсан хүнс идэхээр ердийн одоо салаад идснээс илүү гой санагддаг шүү дээ. Бид нэр илүү ихээр баярлуулдаг. И в этих продуктах низкая нутриентная плотность, то есть там нет полезных веществ. За тэгээд яг ийм түргэн хоолч гэдэг юм уу те энэ хэд боловсруулсан хүнс нь өөрөө ийм нэгтслийг ингээ харангуут одоо ашигтай юм ховор байдаг. Өөрөөр хэлэх юм бол бидний биед ашигтай байх шимт хижээл бараг байхгүй. И вся эта история с неправильным питанием и пищевым поведением приводит к тому, что мы начинаем набирать лишний вес. За тэгээд энэ буруу хооллолтоосоо болоод яг ингээ хооллолтын ийм алдаатай зан үйлдэл гаргаад байгаа учраас бид нэр илүүдэл жинтэй болоод байгаа юм аа. У человека увеличивается внутри организма много жира. Тэгээд хүний бие дотор маш ихээр өв хуримтлагддаг. А мышечная масса снижается. Харин үүний хажуугаар булчингийн жинг нь бол буураад байгаа. И вот здесь на картинке, на видео показано, как выстраивается мышца из маленьких аминокислот. За одоо энэ бичлэг дээр харагдаж байна. Энэ жижигхэн амин хүчлүүдээс уураг яаж бүрлдэж байгаа вэ гэдгийг энэ чэнэс харж байгаа юм. Сегодня нормы потребления белка увеличены до 1,2-1,5 грамма на килограмм. За тэгээд өнөөдөр ингээ уургийн нормыг харах юм бол хүний бие 1 кг тутамд 1,2-оос 1,5 грамм уураг авч байх ёстой гэж байгаа. Самая большая проблема сегодня – это то, что мы белок не доедаем почти всегда и все. За тэгээд өнөөдөр тулгараад буй хамгийн том асуудал гэх юм бол бид нар баг бүх хүн уурга хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа. В среднем на один прием пищи человек должен съедать 25-30 граммов белка. За хүн нэг удаагийн хоолоор дунджаар 20-35 грамм уурга авч явах ёстой. В сутки получается 75-90, 100, 110 в зависимости от пола граммов белка. За тэгээд хоногт гээд аваад үзэх юм бол 75-аас 90 эсвэл 100 110 грамм одоо уурга авах хэрэгтэй байна. За энэ хэмжээ нь ингээ хэлбэлцэж байгаа нь тухайн хүний хүүсээс бас хамаарна. У нас с вами есть хороший помощник, это протеин в бренде Nutrilite. За тэгвэл та бидэнд чинь маш хэрэгтэй юм туслах бүтээгдэхүүн байгаа шүү дээ, тэ? Nutrilite брендийн уурга гэж байгаа, тэ? И я задам вопрос аудитории. Сколько ложек мерных протеина Nutrilite вы употребляете? Или здесь есть новички, которые не употребляют, пусть поставят минус. За одоо тэгвэл та нараас асууя. Та нар манд бас чатад хариулаад өгөөрэй. За одоо энэ уургийн бүтээгдэхүүн маань ингээд зураг нь харагдаж байна, тэ? Энэ уургаасаа та нар манд хідэн халбарыг өдөртөө хэргэлдэг вэ? Хэмжигч халбараараа хідэн халбарыг хэргэлдэг вэ? Чатад бичээд өгөөрэй. За эсвэл одоо энэ бүтээгдэхүүнийг огт хэрглэж үзээгүй хүн байх юм бол хасах гэж тавиад явуулаарай чатад. Угу, молодцы. 2, 4, Оо, 2. Супер. мундаг байна. 2, 4, 2 гайхалтай. Это здорово, это правильно. За энэ маш зөв юм явж шүү. Гайхалтай. Но я также вижу и минусы, и понимаю, что скорее это новички, которые сегодня у нас на лекции впервые.
За энэ ч гэхдээ бас ингээд дунд нь хасаг харагдаж байна те. Энэ хүн магадгүй өнөө ийм сургуультад анх удаа орж ирж байгаа шинэхэн хүн байгаа хаа. А самое главное помнить, что оптимально добавлять в свой рацион одна мерная ложка утром и одна вечером. Это минимальная доза. За тэгээд хамгийн гол нь бас одоо нэг яг ямар одоо тунгаар хэрэглэх вэ гэдгээ бас ойлгох хэрэгтэй те. Ер нь бол өдөрт хамгийн багадаа өглөө нэг хэмжигч халбаар уун, оройдоо бас нэг халбаар хэрэглэнэ гэж. Энэ хамгийн бага хэмжээ шүү. Почему протеин Nutrilite лучший? Потому что он состоит из и содержит все незаменимые аминокислоты. За яагаад энэ манай Nutrilite-ийн уургийн бүтээгдэхүүн хамгийн одоо сайн бэ гэхлээр яалтчгүй бүх биед хэрэгтэй байгаа бүх амин хүчлүүдийг агуулж яадаг. И если у вас есть проблемы с кишечником, вы имеете проблемы со сном, не можете уснуть, или вы часто болеете простудными заболеваниями, в составе протеина есть аминокислоты, которые от этого защищают. За хэрв та гидсний асуудалтай эсвэл нойр одоо сайн биш те ингээ шөндөө унтаж чаддгүй ч гэдэм юм уу эсвэл ойр орхин ханиад хүрээд байдаг ийм асуудал байгаа бол манай энэ бүтээгдэхүүнд яг тэр болгоны эсрэг одоо танд туслах амин хүчил агуулгадж байдаг. Например, в диетологии очень часто, когда люди начинают хотеть много есть, рекомендуют добавку триптофан. За яг одоо триптофан гэдэг ийм амин хүчил байдаг. Яг ингээд хүн одоо хэтрүүлэн идэх гээд байдаг эсвэл одоо яг нэг тиймэрхүү асуудалтай байгаад байдаг хүмүүст энэ триптофаныг зөвлөдөг байгаа юм. Так вот, если вы будете употреблять 2 ложки протеина в день, вы получите суточную норму триптофана. За тэгвэл яг хоёр халбаар одоо энэ уурга хэрэглээд ах юм бол тэр хэмжигч халбаар нь хоёрыг хийгээд ингээ өдөртөө хэрэглээд ах юм бол триптофаны хоногийн хэрэгцээгээ бүрэн авчирч байгаа юм. И значит, вы тоже решите проблему с дефицитным состоянием. За тэгэхээр одоо энэ ч бас зарим дутагдлуудыг нөхөөд өөртөө туслаад явж байна гэсэн үг ээ шүү дээ. Другая проблема– это количество употребляемого сахара, и он нас заставляет все время хотеть есть. За бас нэг асуудал гэх юм бол сахарын хэрэглээ байна. Элсэн чихэртэй сахарын хэрэглээ. Сахарыг хэрэглээл ах юм бол идэх хүслийг улам л өдөөгөөд байдаг. Конечно, с одной стороны, кто-то скажет, а я не могу, я все время хочу есть сладкое. За магадгүй зарим нь яах ч аргагүй гэж сахар одоо амттай юм идмээр байдаг юм аа гэд хэлж магадгүй юм те. Поставьте плюсик, кто у нас сладкоежки. За тэгэхээр нөгөө амттанд учиргүй дуртай хүмүүсээ үл чатад нэмэх гэ бичээрэй. Но также нужно помнить, что у нас с вами есть разные гены. Гены, которые отвечают за постоянное хотение или тягу к сладкому. За тэгтээ энэ ч нэг зүйлийг онцлогоо чухал. Хүн болгон гений хувьд өөр те. Зарим ген яалтчгүй одоо ийм амттан хүсгэд одоо нөлөөлж байдаг. Амттан татагдах илүү их хүсэлтэй хүмүүс гэж бас байдаг генээсээ шалтгаалаад. И здесь как раз есть на слайде гены, которые отвечают за тягу к сладкому. За одоо энэ слайд дээр ингээд за ийм ген, тим ген гэж биччихсэн байгаа. За яг энэ генүүд болохоор тэр амттад татагдах хүслийг тодорхойлж идэг гэсэн үг. Что еще сегодня очень важно? Важно, что даже когда мы с вами хотим есть и переедаем, мы себя чувствуем уставшими. За өнөөдөр тулгараад байгаа бас нэг өөр төрлийн асуудал байдгаа. За бид нэр эдхийг хүсээд байдаг те. Тэгээд их идчихдэг. Хэтрүүлээд идээд хидээд байгаа хэрнээ ядарсан, сүлдсэн хിവэрээ л байгаад байдаг. Почему так происходит? Потому что организм, получая много калорий, к сожалению, синтезирует мало энергии. За яагаад ингэж нэг вэ гэхээр бие махбод илчлэг ихээр аваад байгаа хэрнээ
Тэрийгээ нөө биеийн ашиглах энерги болгож хувиргах процесс нь бага байна гэсэн үг. И нередко после еды нас с вами тянет спать или наоборот, мы не можем уснуть. За тийм ч учраас заримдаа хоол идэсний дараа ингээд нойр хүрээд байдаг те унтмаар санагдаад. Эсвэл бүр эсэргээрээ огт унтаж чадгаа яждаг. И некоторые люди для того, чтобы уснуть, принимают вечером алкоголь. Тэгээд зарим хүмүүс унтахын тулд оройдоо согтууруулах ундаа уучдаг. Но, к сожалению, это приводит к тому, что это еще больше нарушает фазы сна. Тэгтэл харамсалтай нь эн чинь эргээд л нөгөө нэг нойрныхоо химнэлд, нойрныхоо горимд саад учруулад нойрны хэвийн тэнцвэрийг алдагдуулаад байдаг. И утром мы просыпаемся уставшими. За тийм ч учраас өглөөдөө ядарсан хэвээр эсэрнэ. И вот здесь справа, ой, слева вы видите, как двигается митохондрия. За тэгээд энэ чи зүүн талд митохондри ингээ хөдөлж байгаа нь харагдчихэ те бичлэгээр. И именно она вырабатывает энергию. За яг энэ митохондри чиг энергийг боловсруулж гаргадаг байхгүй юу? А справа вы видите цикл Крепса. Это биохимический процесс внутри клетки. За баруун талд нь болохоор Крепсийн циклийг харж байна те. Энэ нь болохоор одоо биохими процесс байгаа. Ямар биохими процесс вэ гэхээр энерги үүсгэх процесс. И если мы с вами постоянно хотим есть, переедаем, но переедаем сладкого, у нас с вами будет плохо работать цикл Крепса и энергии не будет. За тэгээд бид нар байнга ингээ идэх хүсэл төрөөд байнга идээд хэтрүүлэн идээд авах юм бол яг энэ энерги үүсгэх нь Krebs гэдэг энэ цикл явагдахгүй, энерги үүсгэх процесс явагдахгүй гэсэн үг. Потому что в сладкой еде нет витаминов группы В. За яагаад гэх юм бол нөгөө нэг амттан идээд л одоо ингээ ядраад идэх хүмүүс чинь юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр нөгөө амттан чинь тэр нөгөө нэг Б бүлгийн амин дэмэг агуулдаггүй. Когда мы употребляем много простых углеводов в сладкую еду, мы начинаем увеличивать свой вес. За нөгөө нэг энгийн нүрс ус хит ихээр идээд амттан идээд ахаар жин нэмэгдээд байгаа юм те. Кроме того, мы не получаем достаточное количество витаминов, минералов, За үүний хажуугаар нөгөө амин дэм эрдэс бодис хангалттай хэмжээгээр авч чадахгүй байна. и мы с вами постоянно чувствуем себя уставшими. Тэгээд байнга л юм ядарсан сүлдчихсэн байдалд яваад байдаг. Поэтому, когда вы чувствуете, что вы увеличиваете вес и устаете, значит у вас однозначно есть дефицит белка и дефицит витаминов. За тэгэхээр одоо ингээд жин нэмэгдээд байдаг. Тэгсэр нэ хажуугаар нь бас ядраад байна гэдэг ингээд өөрийгөө ажиглах юм бол яалтчгүй танд уургийн дутагдал байна гэсэн үг. Амин дэмүүдийн дутагдал байна гэсэн үг. И еще очень важным моментом являются наши привычки ежедневные. За үүнээс гадна бидний өдөр тутмын дадал зуршил энэ ч бас их чухал үүрэгтэй. Наши привычки мало спать, За нөгөө нэг баг унтдаг дадал зуршил байна. а сколько часов нужно спать взрослому человеку? Напишите, пожалуйста, цифры. За та нараас асууя. Насанд хүрсэн хүн ер нь хэдэн цаг унтах ёстой вэ? За чатад тоогоор бичээд өгөөрэй. Пока вы 7-8. Супер, молодцы. Правильно. За 7-8 гэж байна. Өө зөв. Яг зөв гайхалтай. И немножечко пошучу сейчас. За одоо нэг юм жоохон хөвгөлтэй юм ярья. Если будете спать меньше 7 часов, то у вас будет ожирение. За хэрв 7-оос цөөн цаг унтаа, 7-оос бага цагаар унтах юм бол та таргалалттай болно, илүүдэл жинтэй болно. Потому что есть исследование, что человек, который мало спит, на следующий день он много хочет есть. За яагаад гэх юм бол ийм судалгаа хүртэл гарсан. Бага унтдаг хүн
Маргааш өдөр нь илүү хиддэг. А если будете спать много, больше 10 часов, это для взрослых, За одоо тэгтэл насанд хүрсэн хүн бүр илүү ихээр унтаад байвал та 10-аас илүү цаг унтаад ах юм бол то будем плохо развиваться, потому что все время спать это тоже плохо. илүү их 10-аас илүү их цагаар унтаад ах юм бол нөх хөгжих процесс удаан явагдана, муу явагдана гэсэн. Байгаад гэх юм бол бас л их унтах нь бага унтахтайгаа адилхан сөрөг үр дагавартай. Поэтому оптимально, правильно, это 7, 8, 9 часов. Тэгэхээр одоо та нарын бичсэн яг зөв хамгийн тохиромжтой гэх юм бол 7-оос 8, 9 цаг л одоо унтахад хангалттай. И когда вы задаете вопрос себе или вам задают клиенты вопрос, а почему я переедаю? Очень важно узнать в том числе, а сколько часов ты спишь? Тэгэхээр одоо таны хэрэглэгч тандаар ирээд те эсвэл та бас өөрөөсөө ч асууж болох юм. Одоо ингээд хэтрүүлээд хідээд ах юм аа гэд яах уу гэд асуухангууд нь за яг хэдэн цаг унтж байна гэд бас түрүүлээ асуучих нь зүйтэй баг. Еще очень важно планировать свой рацион питания на весь день. За үүнээс гадна яг өдрийн туршид юу идэх вэ гэдгээ бас төлөвлөчих хэрэгтэй. Сегодня есть разные приложения в мобильном телефоне, которыми можно пользоваться для планирования того набора продуктов, которые я буду есть за этот сегодняшний день. Өнөөдөр орчин үед маш олон аппликейшнуд гарчихсан шүү дээ. Тийм учраас өдрийн туршид ямар хоол хүнс хэрэглэх үү гэдгээ төлөвлөхөд хэрэгтэй аппликейшн ашиглаж болно. И очень важно проводить анализ рациона питания за предыдущий день, используя шкалу сытости и голода. За тийм учраас үлссэн болон цатгалан мэдрэмжийг одоо үнэлэх энэхүү үнэлгээний системээр өмнөх өдрийнхөө тэрхүү хоол хүнсний одоо хэрэглээг дүн шинжилгээ хийж байх нь бас чухал байдаг. Что нового произошло в области питания? В январе этого года были опубликованы новые рекомендации, предложенные американцами. За тэгэхээр энэ оны энэ оны хувьд хамгийн шинэлэг зүйл юу байсан гэхлээр яг хооллолт шим тэжээлийн салбарт 2026 оны 1-р сард Америкчүүдийн зүгээс одоо судлаачдын зүгээс хоол хүнсний хувьд шин зөвлөмж гаргаж ирсэн байна. В современной диетологии мы пользуемся разными рекомендациями. Для каждой страны они могут быть своими. Орчин үед улс орон болгоноос хамаарат хүнс шим тэжээлийн хувьд одоо өгч байгаа зөвлөгөө нь өөр байж болдог. Вот мы, например, в нашей стране очень часто используем рекомендации Канады, Великобритании. За яг Орос улсын хувьд аваад үзэхэд бид нар Канада, Англи гэдэг энэ улсуудын хоол шим тэжээлийн зөвлөгөөг ашиглах нь түгээмэл байдаг. Но 7 января весь мир пристально наблюдает за рекомендациями, которые дали американцы. Гэтэл 1-р сарын 7-ноос хойш Америкчүүдийн зүгээс өгсөн энэ хоол шим тэжээлийн зөвлөгөөг дэлхийд даяараа маш сайн ажиглаж байна. И дело все в том, что в основе этих рекомендаций лежат цельные продукты, не ультраобработанные. За учир нь яагаад гэвэл яг энэ одоо Америкийн өгж байгаа зөвлөмжийн хувьд энэ пирамид хүнсний шим тэжээлийн пирамидын үндэс суурь нь болохоор бүхэл үрийн одоо үр тариа байгаамаа. И в основе лежит потребление большого количества белка и много мяса. За тэгээд яг үндэс суурь нь болохоор хамгийн одоо суурь хэрэглээ гэж авч үзэхээр маш уургаар баялаг махан төрлийн бүтээгдэхүүний хэрэглээг одоо чухалчилж авч үзсэн байна. Много правильных жиров. За зөв одоо зохистой ашигтай нөгөө өөх тос ихээр хэрэглэх ёстой гэсэн байна. Обязательно употребление омега-3 жирных кислот. Үүнээс гадна заавал хэрэглэх ёстой гэдэгт нь омега-3 тосны хүчлийг бас багтааж өгсөн байна. Далее в пирамиде посередине находятся зерновые продукты. За үүний дараагаар
Энэ пирамидын гол хэсэг буюу дунд хэсэгт нь яг үр тарианы бүтээгдэхүүнүүд орж өгсөн байна. И это очень похоже, мне так кажется, на рацион питания в вашей стране. За яг эндээс харахаар та бүхний одоо монголчуудын хүнс хоол одоо энэхүү хэрэглээ нь яг нийцэж нэлээд дөхөй одоо ойролцоо харагдаж байгаа нь харагдаж байна. Поэтому, если вы будете убирать ультраобработанные продукты из вашего рациона, минимально употреблять продукты с сахаром, то вы выйдете вот на эту правильную пирамиду питания. За тийм учраас та бүхэнд гэж хэлэхэд цаашлаад хэд боловсруулсан хүнснээс татгал заад мөн сахарын орцтой бүтээгдэхүүнээ хамгийн одоо боломжтой хэмжээгээр багаар хэрэглээд эхлэх юм бол та энэхүү одоо Америкчуудын зөвс зүгэлсэн энэ шимт хичээлийн пирамидын дагуу хооллож болох нэ. А как вы думаете, можно написать в чате, какого компонента из этой пирамиды все-таки получить вам сложно в вашей стране? За тэгвэл та бүхэн энэ пирамидын зурган дээрээс харж байгаа чатанд бичээрэй. Яг танаа улсад тэгвэл энэ пирамидэд харагдаж байгаа хүнс хоолоос одоо алийг өдөр тутамдаа хэрэглээд хүндрэлтэй вэ? Аль нь одоо Напиш- тийм олдоц багтаа Напишите, байдаг вэ? пожалуйста. Та бүхэн чатанд бичээрэй. Пока вы пишете, я продолжу и расскажу и напомню, что у нас с вами все равно сохраняется правило тарелки. За та бүхэн бичиж байгаа хооронд би бас нэг зүйл хэлэхэд яг энэ пирамидын дагуу хооллох хэрнээ нөгөө тавгны дүрмээ бас орхиж болохгүй. Тавгны дүрмээ баримтлаа. И половина этой тарелки оптимально, чтобы были овощи и фрукты. За тавгны хувьд яг тал нь болохоор ногоо, жимс байх ёстой. 1/4 это сложные углеводы, Тавны дөрөвний нэг нь болохоор удаан боловсролтой нүүрс ус байгаа. и 1/4 части тарелки это белковые продукты, это мясо и рыба. Түрүү нөгөө удаан боловсролтой нийлмэл нүүрс усыг хэлж байгаа. Тэгээд нөгөө дөрөвний нэг нь болохоор уургаар баялаг, одоо загас байдаг юм уу, малын мах байх жишээтэй. Так вот, как раз омега-3 жирные кислоты, по всей вероятности, анализируя вашу пирамиду питания, вы и недополучаете. За яг ингээ харахад нөгөө түрүүний пирамидаас харахад та бүхэн омега 3 тосны хүчил буюу одоо яг энэ шинэ тэжээлээ бол хангалттай хэмжээгээр авч чадахгүй байгаа нь харагдаж байна. Поэтому очень важно контролировать прием, дополнительный прием омега-3 жирных кислот. Яг ийм ч учраас нөгөө дутмаг байгаа омега 3 тосны хүчлээ нэмэлтээр буюу нэмэлт шинэ тэжээлээр авч явах ёстой. И помните, пожалуйста, всегда о том, что если вы хотите похудеть, скорректировать свой вес, то нужно пользоваться не только правилом тарелки, но и методом ладоней. Это можно внимательно посмотреть на картинке или посмотреть в интернете. За хэрвээ мэдээж та бүхэн жингээ хэвийн нэр нь хадгалмаар байвал эсвэл жингээ бууруулахыг хүсвэл энэ нөгөө гарын алганы дүрмийг бас баримтлаад үзээрэй. Энд болохоор интернетээс харж болно, энэний зургийг авчиж болно. И по итогу у нас получается, что когда мы с вами выстраиваем свой рацион питания и нас тянет на вредные продукты, мы с вами находимся в дефицитном состоянии по витаминам, минералам, омега-3 жирным кислотам. За тэгэхээр бид нөгөө өдөр тутмын хоол хүнсэндээ хангалттай хэмжээний нөгөө хэрэгтэй зүйлийг хэрэгжилж чадахгүй тийм ээ. Тэгээд нөгөө буруу зүйлээ олж хэрэглэх гээд одоо хортой зүйлд татагдаа. Дээрээс нь нэмэлт бүтээгдэхүүн шин тэжээл хэрэглэхгүй бол эрдэс бодис амин дэм омега 3 тосны хүчлэр байнга дутагдаж явах болно. Поэтому дополнительный прием поливитаминов – это очень важно для современного человека. Тийм учраас орчин үеийн хүний хувьд энэхүү поливитамин буюу олон одоо төрлийн амин дэм агуулсан нэмэлт шин тэжээлийг хэрэглэх нь маш чухал байнамаа. И если вы чувствуете тягу к каким-то вредным продуктам, За хэрвээ та бүхэн ямар нэгэн тийм ээ нэр ашигтай бус тийм ээ одоо хүнсэнд татагдаад байх юм бол эдмээр санагдаад байх юм бол
то нужно обязательно начать принимать поливитамины. Тэгвэл яг л олон одоо төрлийн амин-дэм агуулсан шимтгийлэлийг хэрэглэж эхлэх нь зүйтэй. И в бренде Nutrilite есть очень хороший комплекс. Он называется Double X, За тэгвэл Nutrilite брендийн хувьд маш одоо сайн ийм цогц бүтээгдэхүүн байгаа. Энийг Nutrilite Double X гэж нэрлэдэг. который содержит не только витамины и минералы, но также содержит и фитонутриенты. За энэ бүтээгдэхүүнд зөвхөн амин-дэм эрдэс бодис агуулгадаас гадна фито нутриент буюу ургамлын шим агуулгаддаг. А фитонутриенты – это вещества, которые окрашивают растения в разные цвета. За тэгвэл нөгөө фито нутриент гэдэг ургамлын шимийг аваад үзэхээр энэ юу вэ гэхээр нөгөө ургамлыг одоо хүнс ногоог янз бүрийн өнгө будагтай болгоход нь одоо нөлөөлж байдаг ийм бодис байдаг. И в природе эти вещества защищают растения от кого-то или от чего-то. За яг байгаль дээр аваад үзэх юм бол тэдгээр ургамал, ногоог тийм ээ хин аль нэг амьтнаас ч гэдэг юм эсвэл аль нэг одоо байгалийн үзэгдлээс тухайн өнгө нь хамгаалж байдаг юм аа. То есть они защищают растения от вирусов, от бактерий, от грибов. И когда мы их добываем из растений и принимаем сами, мы тоже себя защищаем от разных плохих вот таких агентов. За тэгвэл ялангуяа эдгээр ургамал ногоог эдгээр одоо фито шимтгийл нь юунаас хамгаалах юм гэхээр төрөл бүрийн вирус, бактери, мөөгөндрөөс хамгаалж байдаг. Тийм ч учраас ургамлаас одоо тэр ногооноос гаргаад авчихсан тэр шимийг бид нэр шимтгийл болгоод нэмэлтээр хэрэглэхэд бидний бие махбодыг бас эдгээр зүйлсээс хамгаалж байдаг. Кроме того, весь бренд Nutrilite – это натуральные витамины и другие натуральные компоненты. За үүнээс гадна бас нэг онцлог зүйл нь юу гэхээр Nutrilite брендийн хувьд бүх орц найрлага нь байгалийн гаралтай. Тэгээ бусад байгалийн гаралтай эдгээр шимтгийлэлийг агуулж байдаг. Аналогов на сегодняшний день в мире не существует. За яг өнөөдөр аваад үзэх юм бол дэлхийд даяар яг ийм төрлийн бүтээгдэхүүнийг орлох өөр бүтээгдэхүүн байхгүй. И, соответственно, если мы посмотрим с вами на другие комплексы, в бренде Nutrilite есть еще комплекс Daily, тоже с фитонутриентами. За Nutrilite брендийн өөр бусад одоо шимтгийллийн бүтээгдэхүүнийг аваад үзэх юм бол Daily гэх нэртэй бас л фито нутриент буюу ургамлын шимээр баялаг юм бүтээгдэхүүн байдаг. Поэтому важно на ежедневной основе принимать поливитамины. Это может быть либо Double X или Daily. За тийм ч учраас та бүхэн өдөр тутамдаа нөгөө шимтгийл нэмэлт амин дэм эрдэс бодис авах хэрэгтэй. Энэ болохоор нэг бол Double X, нэг бол Daily бүтээгдэхүүн байна. И вот здесь как раз показано на слайде, что практически в Центральной Азии люди не употребляют рыбу. Это вот был тот самый ответ на мой предыдущий вопрос. За яг энэ слайд нэрээс та бүхэн харж болно. Энд чинь болохоор Төв Азийн бүсийн хүн ам яг загсны 70 гаралтай бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр авч чаддгүй гэсэн харагдчихэв. Тэгэхээр би түрүүн та бүхнээс асуусан шүү дээ, тэ. Тэр асуултын маань хариултыг юм байна. И поэтому на ежедневной основе оптимально человек взрослый должен употреблять 1000 миллиграммов омега-3 жирных кислот. Тийм ч учраас насанд хүрсэн хүмүүр өдөртөө 1000 мг-тай тэнцэх омега-3 тосны хүчлийг хэрэглэж байх нь зүйтэй. В бренде Nutrilite есть такая качественная омега, которая в 2 капсулах содержит 1000 миллиграммов. За тэгвэл Nutrilite брендийн хувьд яг ийм өндөр чанартай омега-3 тосны хүчлийн одоо бүтээгдэхүүн байдаг. Энэ болохоор энэ бүтээгдэхүүн байна. Энд ч болохоор 2 шахмал нь одоо 2 үрэл одоо капсулын бүтээгдэхүүн нь 1000 мг омега-3 тосны хүчлийг агуулдаг. То есть вот такой качественной омеги вам хватит одной баночки на месяц. За тэгэхээр ийм сайхан өндөр чанартай омега-3-ыг та бүхэн хэрэглэе гэвэл нэг сав бүтээгдэхүүн хэрэглэснээр бүтэн нэг сарын хэрэглээгээ хангах боломжтой.
Омега-3 нужно принимать ежедневно и постоянно, так же, как и поливитамины. Омега 3-ыг яг л нөгөө түрүүний олон төрлийн амин дим хэрэглэх шаардлагатайтай адилхан өдөр тутамдаа хэрэглэх бас шаардлагатай байдаг. Таким образом, моя первая часть, она как раз состояла из чего? Из того, что мы с вами на фоне эмоций, на фоне неправильного рациона питания, голода переедаем. За тийм ч учраас би түрүүний эхний хэсэгтээ ярьсан шиг тийм ээ бид нөгөө өдөр тутмын стресс, сэтгэл зүй тэгээд одоо энэ буруу зүйл татагдсанаасаа болоод нөгөө хоолны туршилтаа одоо автаад тэгээ янз бүрийн буруу зүйл идээд буруу хооллолтой болоод идэг байна. Поэтому, если вы нормализуете свой рацион, свою пирамиду питания, добавите витамины, минералы, омегу и протеин, то тяга к перееданию и к сладкому у вас исчезнет. Тийм ч учраас та бүхэн цаашдаа энэхүү хүнсний шин тэжээлийн пирамидын дагуу хоол хүнсээ хэрэглээ. Дээр нэмээд амин дэм, эрдэс батас, омега 3 тосны хүчил болон извините, пожалуйста, омега-3 еще было витамины Омега-3, протеин и поливитамины. спасибо. Тэгээд уурга хэрэглэснээр нөгөө сахартай хүнс нөгөө одоо нарийн бовч юм уу татагдах нь багасаад ирнэ. Тэгээд зөв хоолттой болно. И вторая часть, когда импульс идет снизу, то есть из кишечника в мозг. За нөгөө хоёр дахь хэсэг маань юу ярих гэж байна вэ гэхээр нөгөө тархинаас одоо туршил хөдөлгөөсөө илүүтэйгээр нөгөө гидсэнд байгаа тийм ээ гидснээсээ тархи руу дохио өгч нөгөө туршил хөдлөх. И считается, что из головы всего идет один импульс, а из кишечника в голову, то есть снизу вверх, 10 импульсов. Тэгэхээр түрүү нөгөө эхний хэсэгтээ болохоор дээрээс доошо буюу тархитаас одоо доошоо гидс рүү хотоод руу хоолны туршил гэж ярьсан бол одоо хоёрдугаар хэсэгт гидснээсээ дээшээ тархи руу буюу доороос дээшээ дохио өгөхийг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө дээрээс доошо буюу тархинаасаа дохио өгөхөөр одоо хүнд нэг л одоо тэр нэг сэтэл төрдөг байх нь л да. Тэгвэл доороос дээшээ буюу гидснээс хамааралтай хоолны туршилт гэхэлэр 10 төрлийн одоо энэ сэтэлжүүлэх үйл явц явагдаад байдаг байна. Поэтому очень важно участвовать в программах, которые предлагает вам компания Amway. Яг тийм ч учраас яг Amway компани зүгээс санал болгож байгаа эдгээр бүтээгдэхүүн хөтөлбөрүүдийг хэрэглэж байх нь маш чухал байдаг. С одной стороны, мы с вами можем с помощью программы Body Detox или здоровый микробиом кишечника Тэгэхээр нэг талаасаа бид нэр body detox мөн одоо хоргоожуулах хөтөлбөр тийм ээ. Тэгээд гидсний эрүүл микробиом гэдэг хөтөлбөрийг хэрэглэвэл мы можем нормализовать рацион питания, сон, свою физическую активность. Ингээд хэрэглэх юм бол бид нэр өдөр тутмынхаа хооллолтыг сайхан засаж чадна. Нойрны чанараа сайжруулж чадна. Тэгээд дасгал хөдөлгөөнд ч гэсэн идэвхтэй байх боломжтой. С другой стороны, мы с вами можем дополнить свой рацион омега, протеин, поливитамины. Тэгээ нөгөө талаасаа бид нар омега 3 тосны хүчил өөрөөр болон поливитамин хэрэглэвэл И с третьей стороны, мы с вами работаем с кишечником. Тэгээ бүр 3 дахь одоо тал нь гэх юм бол бид нэр гидстэйгээ ажиллана гэсэн. И поэтому сегодня тема изучения микробиоты, она очень важна, потому что кишечник тоже хочет есть, бактерии тоже хотят есть, и они посылают импульс в мозг. Тэгэхээр бид нар гидсний микробиом буюу микробиота гэдэг бичил орчинтойгоо ажиллах, түүнийгээ сайжруулах, эрүүлжүүлэх нь маш чухал байдаг. Яагаад гэхээр нөгөө гидс маань өөрөө энэ дотор амьдарч байгаа олон төрлийн бактериуд нь бас идэх хоолны дуршилт төрүүлээд байдаг. Тэд нар ч гэсэн хооллохыг хүсдэг, идэхийг хүсдэг. Тийм учраас яг энэтэйгээ ажиллах нь маш чухал байдаг. Тэгэхээр нөгөө гидснээс одоо ийм хоол идэ, тийм хоол идэ гэсэн бас хоолны дуршил төрүүлэх дохионууд ирдэг бахнэ. На состав микробиоты влияет огромное количество факторов. Тэгвэл гидсний бичил орчинд маш олон төрлийн хүч зүйл нөлөөлж байдаг. Это прием антибиотиков, это наш рацион питания и окружающая среда.
За юун төрөд энд бол антибиотикийн хэрэглээ орно. Тэгээд өдөр тутмын хооллолт, шимт хичээлийн хэрэглээ орно. Тэгээд бидний амьдралын хэв маяг бас орно. Ведь микробиота, она не только в кишечнике, она также есть и на коже, она есть и в дыхательной системе. За үүнээс гадна гадаад орчны нөлөө бас хамаарна. За мэдээж хэрэг энэхүү гидсний одоо микробиота гэхлээр зөвхөн гидсэнд байхгүй бие дотор байгаа нөө бичил биетүүдийг хэлж байгаа учраас зөвхөн гидснээс гадна арьсан дээр одоо салс бөхөвчөнд гээд энд тэнд бас оршиж байдаг. И разные факторы, конечно же, влияют по-разному. За тийм учраас төрөл бүрийн хүчин зүйлсүүд өөр өөр нөлөө үзүүлж байдаг. Например, очень важно то, каким мы с вами воздухом дышим, За юун түрүүнд хэлэх юм бол бидний амьсгалж байгаа агаар бас маш чухал байдаг. и как это будет влиять, допустим, на микробиоту в дыхательных путях. За тэгэнгүүт энэхүү бичил одоо бичил биетүүд нь извините, пожалуйста, еще раз можно повторить? Окей. Как микробиота будет меняться при изменении состава воздуха микробиоты в дыхательных путях. Спасибо. Тийм ч учраас нөгөө амьсгалж байгаа агаар чухал учраас тэр бичил биетүүд маань бидний ямар одоо чанартай агаараар амьсгалж гин гэдгээс шалтгаалаад өөрчлөгдөж байдаг. Поэтому очень важно использовать, сегодня есть в компании очиститель воздуха. За тийм ч учраас өнөөдөр компани зүгээр санал болгож байгаа агаар цэвэршүүлэгчийг хэрэглэх нь их чухал болоод ирж байгаа. Атмосфера мини. Атмосфера мини гэж та бүхэн мэдж байгаа. И важно, что мы едим для того, чтобы был у нас качественный состав микробиоты в кишечнике. За үүнээс гадна гидсний бичил орчин маань ямар байхад хамаарах тэрхүү хоол хүнс бидний өдөр тутмын хоолны хэрэглээ бас чухал байдаг. Ведь сегодня известно, что если мы будем уничтожать бактерии в кишечнике, будут отдаленные потом последствия. За тийм ч учраас өнөөдөр бид нэр тийм ээ одоо аль нэг зүйл хэрэглээд гидсэн дэх бактери устгах юм бол цаашид урт хугацаанд сөрөг нөлөөнүүд үр дагавар гарч ирдэг. В частности, развитие аллергических заболеваний. За ялангуяа энэ дотор харшлын төрлийн эмгэгүүд орно. Хүчин эмгэг. Заболеваний кишечника, аутоиммунных. За үүнээс гадна гидсний өвчнүүд орно, автоиммун өвчнүүд орно. И в зависимости от того, что мы с вами едим, мы формируем разные так называемые энтеротипы у себя в кишечнике. Тийм ч учраас өдөр тутамдаа бид нар ямар хоол хүнс хэрэглэж байна? Тэр нь гидсний тэр бичил орчин буюу энтеротип гэдэг ямар бактери, ямар төрлийн бактери байна гэдэгт нь нөлөөлж байдаг. То есть те люди, которые едят только растительную пищу, у них будут свой набор бактерий. Те люди, которые едят много мяса, свой набор бактерий. Или те, которые едят много вредной еды, у них будут другие бактерии. Тийм ч учраас тухайлбал одоо өдөр тутамдаа маш их ногоо, хүнсний ногоо хэрэглэдэг бол тухайн хүний гидсний бактери нь нэг төрөл байх нь. Тэгвэл өдөр тутамдаа маш их хэмжээгээр мах хэрэглэдэг хүний гидсний бичил орчин одоо бактериуд нь бас арай өөр төрөл байх нь. Тэгвэл өдөр тутамдаа хортой нөгөө хоол хүнс тийм ээ хэрэглээд байдаг бол бас арай өөр төрлийн бактери байдаг байх нэ. И у людей с лишним весом, которые имеют ожирение, у них свой другой состав бактерий. За тийм ч учраас нөгөө илүү дэлжинтэй бас тархалттай хүмүүсийг аваад үзэхээр гидсэн арай өөр төрлийн бактериуд бас оршиж байдаг байна. Так вот, когда мы с вами хотим сильно есть и хотим переедать, нет ли такого состояния, что это вот плохие бактерии нас зовут и тянут на сладкое? За тэгвэл хэдүүлээ бодоод үзье л дээ. Хэрвээ бид нэр байнга одоо хэтрүүлж идэх гэж тийм ээ байнга одоо нэг юм идмээр санагдаад хоолны дурсал хөдлөөд байдаг бол магадгүй гидсэнд маань нөгөө бактериуд нь одоо муу төрлийн бактериуд одоо амьдраад үрчээд тэгээд магадгүй биднийг илүүдэл хоол идэхэд янз бүрийн хэрэггүй одоо хортой хоол идэхэд одоо нөлөөлөд уруу татаад идэг гэж болно шүү дээ тийм ээ.
Поэтому нужно всегда учитывать два места. Это мозг и кишечник. За тийм ч учраас хоолны туршилт гэдээ ярихаар дандаа хоёр одоо газар хоёр эргэтнээс хам нэг нь болохоор тарих байхад нөгөөх нь гидс байх нэ. И постоянное желание есть и переедать может быть из-за проблем в головном мозге и из-за проблем в кишечнике. Тийм ч учраас байнга одоо хэтрүүлэн идэх гээд одоо маш их хэмжээгээр идэх гээд байдаг бол энэ асуудлыг нэг бол тарихтай холбож авч үзэн, нэг бол гидстэй холбож авч үзэх нэ. Как раз наши программы, они помогают поработать с этими двумя местами. За тэгвэл яг компани зүгээс санал болгож байгаа бүтээгдэхүүний цогц хөтөлбөрүүд нь энэ хоёр эрхтнээ одоо хамгаалж энэ асуудлыг шийдэхэд тус болдог байх нэ. И если человек работает только с одним местом, например, с кишечником, но он не работает с эмоциями, сон, физическая нагрузка, у него будут постоянные срывы. За тийм учраас хүн ганцхан эрхтэнтэйг ажиллаад тухайлбал зөвхөн гидсээ сайхан эрүүлжүүлээд гидстэйгээ ажиллаад тэгснээ нөгөө талд нь нөгөө сэтгэл зүйтэйгээ ажиллахгүй, нойроо хангалттай авахгүй, тасал хөдөлгөөн хийхгүй бол одоо хэсэг явж хагаад гинт одоо ихээр идэх ч юм уу тийм хүсэл төрөх нөгөө барьц алдах тийм зүйл одоо болдог байх нэ. И человек, который начинает вступать в программу похудения, он очень быстро срывается, потому что он не работает со всеми звеньями этой проблемы. За тийм ч учраас одоо зөвхөн жим бууруулах хөтөлбөрт ингээд ороод бүтээгдэхүүн хэрэглээ зөв хаалтанд анхаарал явж байгаа хүн нөгөө бусад тийм ээ тарихтай холбоотой зүйлд анхаарахгүй болохоор нөгөө хөтөлбөрөө идэж хэрэглэж явж байгаад гинт болоод одоо өөр зүйл хэрэглэх ч юм уу ийм одоо зүйл гардаг байх нь. У человека, который ест много вредной еды, я уже выше говорил, что развивается большое количество жира, а мышцы снижаются. Тэгвэл би түрүү хэлсэн тийм ээ байнга одоо юм ашиггүй хоол хүнс одоо шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэдэг буруу хоолдог хүн байх юм бол түүний хувьд бид нь булчингийн хэмжээ нь багасаад өөхний хэмжээ нь ихсэж байдаг. И вот здесь как раз показано вот это взаимодействие. То есть вы можете увидеть как раз взаимосвязь ось мозг-кишка. За та бүхэн яг энэ слайдн дээрээс нөгөө тарих болон гидсний хоорондын хамаарал гэдгийг харуулж байгаа ийм зургийг харж байна. И мы здесь видим, как все очень переплетено. То есть и питание, и мозг, и кишечник, и печень, и жир, и мышцы. За тэгэхээр та бүхэн энэчнээс харах юм бол бидний хоол, тарих, гидс одоо өөр илэг мөн одоо нөгөө булчин тэгээд өөхний хэмжээ гэд энэ бүх зүйл хоорондоо маш нягт хамааралтай байдгийг харж байна. И у вас есть уникальное решение. Это программа «Здоровый микробиом кишечника». За яг энэ асуудлыг шийдэхэд та бүхэнд гайхалтай хөтөлбөр гар дээр чинь байна. Энэ бол эрүүл гидсний микробиом юм аа. В этой программе мы корректируем состав микробиоты. За яг энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар бичил орчин буюу бичил биетүүдийн одоо нөхцөл байдлыг нь сайжруулдаг гэсэн үг. Но очень важно помнить, что когда мы вводим с вами клетчатку и пищевые волокна, не нужно много и сразу. За тийм ч учраас бид нөгөө ингээд ингээ хоолож авч яснаа гинт хүнсний эслэг одоо хоолндоо нэмээд оруулаад ирэхээр гинт одоо огцон их хэмжээгээр хэрэглэх биш маш багаар ингэж биеэ дасгаж хэрэглэх нь зүйтэй шүү. Энд маш сайн анхаараарай. Потому что будет такая проблема, как вздутие живота. Учир нь яг гинт огцом ингэж хэрэглэхээр нөгөө гидс дүүрэх ийм таагүй мэдрэмж төрдөг. И вот здесь как раз вы можете увидеть смесь пищевых волокон с инулином. За яг энэ слайднэр та бүхэн инулинтэй хүнсний эслэгийн одоо холц бүтээгдэхүүнийг харж байна, холимог бүтээгдэхүүнийг. Который можно добавлять в кисломолочные продукты.
За энийг болохоор эсэг одоо цагаан эдэ буюу хүнс нь эмч хэрэглэж болно. И принимать на постоянной основе для того, чтобы положительно влиять на состав микробиоты кишечника. За энийг өдөр тутамдаа хэрэглэснээр нөгөө гидснийхаа эрүүл микробиом буюу бичил орчныг дэмжих боломжтой. Очень часто возникает вопрос, а можно ли данный продукт давать детям? За тэгвэл энийг хүүхдэд өгж болох уу? Яг энэ бүтээгдэхүүнийг хүүхдэд хэрэглэж болох уу гэж их асуудаг. Можно, потому что здесь все безопасно, и можно начать с одной-второй пакетика и давать детям для профилактики запоров. За тэгвэл хариулт нь бол болно. Энд хүүхдэд хэрэглэхэд аюулгүй ийм бүтээгдэхүүн байгаа. Тэгээд юун түрүүнд хүүхдийн нөгөө өтгөн хатгаас сэргийлээд яг нэг ийм одоо стик бүтээгдэхүүний талыг нь хүүхдэд эхлээд өдөр тутам өгөөд эхэлж болно. Потому что инулин– это очень безопасное вещество. Ягаад тэгэхээр инулин болохоор маш аюулгүй ийм бодис байдаг. А взрослые люди или подростки Харин томчууд болон өсвөр насны хүүхдүүд могут использовать совместно инулин и жевательные таблетки смесь пищевых волокон. тэгвэл энэ насанд хүрсэн хүмүүс болон өсвөр насны хүүхдүүд юу хэрэглэж болох вэ гэхээр энэхүү инулинтэй бүтээгдэхүүн дээр нэмэхэд зажилдаг хүнсний эсхийг нэмж хэрэглэж болно. И два продукта, они будут в комбинации содержать 11 граммов пищевых волокон. Энэ хоёр бүтээгдэхүүн нь нийлээд нийтдээ 11 грамм хүнсний эслэг агуулах юм. И поэтому, если вы не доедаете в своем рационе овощи и фрукты, нужно на постоянной основе для того, чтобы у вас был хороший микробиом, и тот, и другой продукт употреблять. За тэгэхээр та хоол хүнсээр хангалттай хэмжээний ногоо, жимс идэж чадахгүй байгаа бол нөгөө нэг энэ хоёр бүтээгдэхүүнээ ингээд тогтмол хэрэглээд авах юм бол микробиомоо сайхан дэмжиж өгнө л гэсэн үг. Таким образом, мы с вами, влияя на состав микробиоты, влияем на свою тягу к сладкому. За яг ийм байдлаар нөгөө микробиотуудаа нөлөөлөх замаар амттад татагдах хүслээ зохицуулж байгаа хэрэг. Но в комбинации обязательно нужно употреблять еще и пробиотик. За гэхдээ үүнээс гадна нэмэлтээр пробиотик хэрэглэх хэрэгтэй. В бренде Nutrilite есть хорошие штаммы, входящие в состав пробиотического комплекса. За Nutrilite-ийн одоо юм бүтээгдэхүүн байгаа шүү дээ те. Яг маш ашигтай төрлийн ашигтай омгийн бактериудыг агуулсан ийм бүтээгдэхүүн чи харагдаж байна. И его можно применять максимально долго, но минимум 1-3 месяца. За энэ бүтээгдэхүүнийг нэлээд удаан хэрэглэж болно. Хамгийн багадаа гэхэд 1-2 сар хэрэглэх хэрэгтэй шүү. И в ближайшем месяце в линейке Nutrilite появится еще один продукт. Он называется постбиотик. За бас ингээ ойрын саруудад Nutrilite-ийн шинэ бүтээгдэхүүн бас та нар дээр хүрэх бах. Энэ нь болохоор постбиотик гэдэг бүтээгдэхүүн. Вот как раз я показываю, у меня в руках есть такая баночка. За яг одоо би энэ бас бариад харуулж энэ бүтээгдэхүүн яг над дээр ирчихсэн байна. Мы его уже принимаем несколько месяцев. За би бол аль хэдэн сар хэрэглээд явж байгаа. Видим замечательный эффект. Маш сайхан үр дүн харагдаж байна. Данный продукт работает с расщеплением внутреннего жира. За яг энэ бүтээгдэхүүн болохоор тэр дотор өөхийг задлахад тусалж өгдөг байгаа юм. Он также влияет на состав микробиоты кишечника. Бас гидсний тэр бичил орчны бүтцэд нь нөлөөлж байгаа. Ямар бактериуд байгаа гэдэгт нь нөлөөлнө. И тот, кто поедет в ближайшее время в Малайзию, будет уже подробно впервые познакомлен с данным продуктом. За тэгээд ойрын хугацаанд Малайз руу явж байгаа хүн байгаа бол энэ бүтээгдэхүүнтэй илүү дэлгэрэнгүй нарийн танилцах нэ.
А тот, кто не поедет в Малайзию, конечно же, тоже с этим продуктом будет знакомиться, но чуть-чуть попозже. За яг хөө Малайз руу явахгүй бол мэдээж хэрэг энэ бүтээгдэхүүнтэйгээ танилцах нь гарцаагүй. Гэхдээ арай хожуу танилцсанаа гэсэн үг шүү. Это действительно очень хороший, качественный продукт, который вот в комбинации как раз с программой «Здоровый микробиом кишечника» поможет вам достичь очень больших результатов. За энэ бол маш чанартай бүтээгдэхүүн. Тэгээд гидсний эрүүл микробиом хөтөлбөртөөгөө ингээм хамт хэрэглээд явах юм бол үнэхээр сайхан үр дүн өгнө. Данный продукт, он содержит бактерию, бифидобактерию, также он содержит пищевые волокна и фитонутриенты из фиолетовой морковки. За энэ бүтээгдэхүүнд болохоор бифидобактериуд агуулгадж байгаа. Бас хүнсний эслэг агуулгадж байгаа. Үүнээс гадна нөө нийл ягаа өнгөтэй лувангийн одоо фито шимт хичээлэг өөрөөр хэлэх юм бол энэ ургамлын энэ одоо хүнсний ногооны шимийг нь агуулж байгаа гэсэн үг. Таким образом, уважаемые друзья, у нас с вами есть разные проблемы, почему мы переедаем. За тэгвэл одоо дүгнээд таарэ. Яагаад хэтрүүлэн идээд байна гэд харах юм бол олон шалтгаан байгаа. То есть, с одной стороны, мы с вами четко хотим есть, потому что голодны. У нас низкое потребление полезных веществ. За нэг талаас гэх юм бол бид нар яалтчгүй ингээд яг тодорхой ингээд өлсөд байна гэдгийг мэдчихэж байгаа тийм үү. Тэгвэл ингээд өлсөд хоол идэхдээ бас ингэ шин тижээлээ дутуу аваад байгаа. Поэтому на постоянной основе употребляйте протеин, омегу и поливитамины. Тийм учраас тогтмол уурга нэмэлтээр хэрэглэх хэрэгтэй. Омега 3 бас мультивитамина тогтмол хэрэглээд явнаа. Не забывайте про работу в области своего сна. Бас үүний хажуугаар нойроо мартаж болохгүй, нойрондоо анхаарал хандуулна. Обязательно нужно пить достаточное количество воды в течение дня. Өдрийн туршид заавал хангалттай хэмжээний усаа ууна. И работать со своими эмоциями. Мөн өөрийнхөө сэтгэл хөдлөлтөөгөө ажиллаад сурах хэрэгтэй. Не забывайте выстраивать правильную пирамиду и тарелку питания. За тэгээ хооллолтынхаа өөрийн хувийн тэр пирамидыг зүгээр бүрдүүлэх хэрэгтэй. Нөгөө хоолны тавгаа бас зүгээр бүрдүүлэх хэрэгтэй. Исключите ультраобработанные продукты. Хит боловсруулсан хоол хүнсийг бол хасна. Минимизируйте потребление сахара и соли. Сахар болон давсны хэрэглээг хамгийн бага түвшинд хүргэнэ. И, конечно же, нужно работать со своим микробиомом кишечника. За мөн мэдээж хэрэг өөрийнхөө гидсний микробиомтойгоо ажилланаа. И сегодня у компании Amway и бренда Nutrilite есть все программы для того, чтобы поработать с тягой к плохим продуктам. За тэгвэл Anway компани Nutrilite брендийн хүрээнд яг энэ олон асуудлуудтайгаа энэ одоо бидэнд хэрэггүй байгаа хүнсийг хэрэглэхгүй байхад туслах маш олон хөтөлбөрүүд байна. Вот, собственно, все, что мне хотелось сегодня вам рассказать. Если у вас будут вопросы, пожалуйста, напишите их в чате, и наши уважаемые переводчики мне переведут, и я с удовольствием отвечу. За миний одоо яг өнөөдөр бэлдсэн ярих сэдэв маань үгээр өндөрлөж байна. За хэрэг та нарт асуулт авах юм бол чатад бичээрэй. За орчуулагч маань чатад бичсэн асуултыг орчуулад өгөнгүүт нь би дуртаа хариулаад өгье. Давайте буквально минутку подождем. Если будут вопросы, я отвечу. За нэг ганцхан минут хүлээч. Тэгээ асуулт орж ирэх юм бол би хариулаад явъя. Спасибо пишет. Ага, это я уже слово выучил. Да, хорошо. Да. Мгм. Надеюсь, что информация будет вам полезна. Вы будете использовать эти знания в своей жизни и в практической деятельности. За өнөөдрийн мэдээлэл та нарт ашигтай байсан гэж найдаж байна. Тэгээ та нар маань өөрийнхөө хувийн амьдралд төдийгүй бас бизнестэй энэ мэдээллийг ашиглаад явнаа гэж итгэж байна.
Так, какой-то вопрос был Да, 10. Ай, вот это. Ага. десятимесячный ребенок, а у него запор. И, ага. А 10-месячному ребенку, конечно, оптимально первая коррекция питанием, добавить фрукты и овощи и воду. За 10 сартай хөвгүүд гэхлээр хооллолтыг нь анхаарах хэрэгтэй. Жимс, ногоо, ус нэмнэ гэсэн үг хэрэглээнд нь. А продукты, связанные с инулином, вот в частности порошок с инулином, очень осторожно, ребенок маленького возраста. За яг бага насны хүүхдүүд бол инулинтэй бүтээгдэхүүнийг өгөхөр бол маш болгоомжтой үгүй шүү. Мгм. Там еще какие-то есть вопросы? А, бактери өгч болов. Можно давать бактерии. Наверное, это продолжение вот с 10-месячным ребенком. Просто можно. Можно начать с 1/3 пакетика. За, ер нь бол яг хуу бактери өгье гэж байгаа бол тэр нэг уутных нь 3/1-ээс нь эхэлж болно шүү. То есть целый пакет это много. За, нөгөө нэг уут нь арай ихтэн гэсэн үг. Еще такой вопрос, если трехмесячный ребенок, и можно ли давать клетчатку? Трехмесячный ребенок. 3-месячные дети. Нет, извините, хухулик Ага. хэрэглэж. Мать, можно, матери можно использовать. Конечно, конечно. Матери можно все. Хочет клетчатку, профилактика запора и жевательные таблетки. Ей можно все. За, тэр хүүхдээ ихнэ гэж асууж ах шиг байна те. Ээж нь болохоор ер нь бол тэр эслийг бол хэрэглэж болно. Тэр өтгөн хатж байгаа одоо өөр ямар асуудал байдгийг тэрэндээ бол эслийг хэрэглэхэд асуудалгүй шүү гэж. Еще такой вопрос. Сейчас. Какие витамины полезно принимать во время монгольских вот фестивалей, таких как Надом, где едят большое Количество углеводов, да? количество бузов, это как Углеводы, углеводы. ну там еще мясо и снаружи Мясо, да. тесто. Да. И там А, еще и картофельный салат много едят. Мгм. Ага. Есть такая добавка, называется блокатор углеводов. Блокатор углеводов, бренди Nutrilite. И вот на период, когда вы будете есть много этих блюд, это фермент, можно его употреблять вместе с едой. Блокатор углеводов. За яг хоо одоо ингээд нөө дотроо махта гаднаа гурилтай энэ төр гэхээр бас л одоо нүүрс ус хидж байгаа л гэсэн үг болчиход байна л да. Тийм учраас одоо нүүрс ус блоклогч гэх бүтээгдэхүүн байгаа. Тэнцээ байгаа фермент нь ер нь бол яг энэ үед одоо яг юм баярын үед одоо идж байгаа тэр хоолыг бас шингээхэд тус болно гэж. Также не забывать обязательно пищевые волокна, и жевательные, и с инулином. За бас хүнсний эслэгээ мартаж болохгүй. Нөгөө зажилдаг эслэг байна, инүлидтэй эслэг байна. Тэр хоёроо бас мартаж болохгүй шүү. Ну и больше воды пить, это очень важно. За тэгээд хангалттай ус уун энэ бас маш чухал те. Еще вот Мгм. вопрос болсон урган дагуулгатай амин хөшлөг ургамлын гаралтай урганд байдгүй. Аминокислоты, которые в составе сои, Мгм. содержатся ли они в растительных белках? Так, не очень понял. Вот сам протеин, он состоит из сои, гороха и пшеницы. И, собственно, этот протеин, он очищенный и содержит все незаменимые аминокислоты. Это вообще безопасный продукт. Может быть, что-то такое? Ага, вот там вот соевый белок, да? В соевом Да, в белке есть аминокислоты. Вот эти да. аминокислоты, содержатся ли они в растениях? Вот такой вопрос.
Ну, любые растения, они содержат аминокислоты. То есть это любые зерновые продукты, они это содержат. Но просто в протеиновом порошке Nutrilite это концентрат. То есть ты ложку съел, и ты весь набор получил. То есть можно отдельно соевые продукты есть, но лучше, если это будет порошок протеин. Мгм. За энэ шар буурчны уурганд агуулгадаг амин хүчил ургамлын гаралтай уурганд байдгүй гэдэг асуултанд болохоор за ер нь бол нутрилайтийн одоо нутаг уурганд болохоор шар буурцгийн уураг, бандун уураг, улаан буудаан уураг агуулгаддаг аа. За тэгээд яг тэнцээ байгаа одоо энэ амин хүчлүүд нь ургамлд агуулгаддаг гэвэл ер нь бол ургамлд зарим төрлийн амин хүчлүүд агуулгаддаг. Голдуу үр тарианы хүнсэнд ингээд амин хүчлүүд байдаг. Гэхдээ энэ чинь юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр яг манай бүтээгдэхүүнд байгаа тэр уург нь баяжмал хэлбрээрээ байгаа шүү. Одоо концентрац өндөртэй гэсэн. Тийм учраас яг бүтээгдэхүүнийг ингээд аваад хэрэглэхэд цогц хэлбэр нь багцаар нь одоо бүх хэрэгтэй амин хүчлээ авчих гэсэн. Яг хуу зөвхөн одоо шар буурцгийг дангаар нь хэрэглэлээ гэхэд одоо тийм их хэмжээний тэр уургийг авахгүй л гэсэн. Тэр амин хүчлийг авахгүй л гэсэн үг болж байна. Мгм. Ага, еще один вопрос. А можно ли использовать инулин человеку, который, что же это за слово такое? А, не запор, а, наоборот, что Понос, понос. Ага, понос, диарея, да. диарея. Вот, А, можно, но ну, конечно, если это кишечная инфекция, да, если понос вот этот связан с кишечной инфекцией, то не надо. Если это, ну, будем говорить, нарушение пищеварения, да, то можно. за гүйлгээд байгаа бол ер нь бол энэ ч бас анзаарах хэрэгтэй юм гэхээр одоо гидсний халдвар байвал уугаад хэрэггүй. За яг хөө зүгээр нэг юм хооллолтын асуудал байвал болно. Зүгээр эрдийн хооллолтын асуудал байвал болно. Мгм. Что использовать ребенку с аутизмом? Здесь нужно работать только со специалистом-психологом, педагоги-психологи, которые адаптируют его к социальным условиям. Также, учитывая, что у них есть проблемы с питанием, нужно дать детские мультивитамины, омегу и кальций. За энэ чи болохоор аутизмтай хүүхдэд юу хэрэглэх вэ гэдэг асуулт нь болохоор за сэтгэл зүйч багштай ер нь бол ажиллах хэрэгтэй. Тэр сэтгэл зүйч мэрэгжлийн хүний яг нийгмийн нөхцөл байдал биеэ яаж авч явах вэ гэдэгт нь туслаад өгнө. За яг хоолны хувьд асуудал байх юм бол мультивитамин бол хэрэглээж авах хэрэгтэй. Омега 3 өгөх хэрэгтэй, кальций өгөх хэрэгтэй. Еще такой вопрос, когда программа «Здоровый микробиом кишечника», да, когда в этой программе а, м, чувствуется, что на языке что-то жжет. Это может быть изжога, как отрыжка какая-то. Ну, надо смотреть продукты питания, так однозначно не отвечу. Надо пересматривать рацион питания, можно так ответить. Мгм. За эрүүл гэдэс хөтөлбөр хийж байхад хэд хорсоод байх юм гэдэг дээр болохоор за яг юунаас болж байгааг нь одоо ингээд шууд бас хэлэх боломжгүй л дээ. Тэгэхээр яг ерөнхий хооллолтыг нь бас ингээд нарийн харж агаад энээс болж магадгүй гэж хэлж болох юм гэж. Мгм. Еще один вопрос. Какие витамины рекомендуются детям с крапивницей? Здесь ну, вопрос, наверное, так, можно, точнее, ответ. Можно использовать детские витамины. Они натуральные и не вызывают аллергических реакций. За энэ чинь ийм асуулт байна. Одоо чоног хүрээстэй хүүхдэд ямар витамин өгөх вэ гэж байна. Нөгөө хүүхдэд болохоор ингээд нөгөө хүүхдийн витаминууд өгвөл болж байна. Нөгөө хүүхдийн витаминууд нугаас юм харшил үүсэх нөлөө бол байхгүй. Следующий вопрос. Ага. А, Ребенок подросток, очень худенький, много прыщей на лице. Что это, из-за чего это может быть? В данной ситуации это либо нарушение питания, то есть много простых углеводов, и здесь очень хорошо пройти программу «Здоровый микробиом кишечника». За энэ За, тохиолдолд за мгм. за
За энийг жаргалдаг. За нөгөө өсвөр насны хүүхэд туранхай байна. Нүрээр нь өрсөлдөө батг гарах юм аа гэдэг юм. За энэ нь болохоор энгийн нүрс усны хэрэглээ өндөр байж магадгүй. Тийм учраас яг энэ үед нөгөө нэг эзний эрүүл микробиом хөтөлбөрт хамруулах зүгээр шүү. Что-то там еще вроде есть, да? Ага, есть. Ага, так, следующий вопрос. Насчет клетчатки. Взрослому человеку принимать 2 капсулы. В течение какого времени нужно принимать? Можно ли пить постоянно? Можно пить постоянно, но не забывайте, что правильно пересматривать рацион питания. То есть тогда, когда рацион станет идеальным, можно не пить, но это очень сложно, поэтому лучше принимать в небольшой дозе, но на постоянной основе. За тэгэхээр мэдээж хэрэг байнга хэрэглэж ууж одоо энэ асуулт нь болохоор том хүн эслэгээ ямар хугацаанд хэрэглэх ёстой вэ? Байнга уухын зүгээр үү гэсэн асуулт байна. Тэгэхээр байнга хэрэглэж ууж болно. Мэдээж хэрэг байнга уухынхаа хажуугаар хоололтоо зөв сайхан болгох хэрэгтэй. Тэгээ хоололт чинь сайхан төгс болоод ирэх юм бол хүнсний эслэг заавал уугаад шаардлагагүй. Гэхдээ төгс одоо болно гэдэг юу л бол тийм ээ. Тийм учраас энэ бол байнга баг хэмжээгээр уугаад явах нь зүгээр гэж байна. Так, следующий вопрос. Во время принятия приема клетчатки нужно ли постоянно принимать полезные бактерии, то есть пробиотики? Ну, наверное, не нужно. Можно так сказать, что это оптимально хорошо, потому что курс приема 1-3 месяца это минимально. То есть весь год пить не надо, но 1-3 месяца это хорошо. Ерөнхийдөө бол заавал хамт уугаад байх шаардлагагүй. Яг хамтдаа дуувал сайн. Курсээр ихэвчлэн бүтэн 1 жилийн хугацаанд биш 1-3 сарын хугацаанд уугаад явах нь зөв гэж байна. Так, следующий вопрос. Достаточно ли человеку, который занимается спортом, только растительного белка, если он хочет наращивать мышцы? Нет, нужно обязательно 50/50%. То есть и растительный, и животный белок. То есть если вы едите мясо плюс растительный белок, это будет самое идеальное. Дасгал хийдэг хүн булчингаа ургуулахын тулд зөвхөн ургамлын гаралтай уурга хангалттай юу гэсэн асуултанд хариулт нь болохоор зөвхөн ургамлын гаралтай уурга хангалтгүй. 50-50% уурга авах ёстой. Ургамлын гаралтай уурга 50% авна. Тэгээд заавалжгүй амьтны гаралтай уурга бас 50% авах ёстой. Тийм учраас та бүхэн өдөр тутамдаа махан бүтээгдэхүүн хэрэглээд дээрээс нь ургамлын гаралтай уурга нэмэл дээр хэрэглэж байгаа бол хангалттай сайхан гэж асуусан байна. Хариулсан байна. Так, следующий вопрос. Что можно давать 6-месячному ребенку при диатезе? Ребенок на грудном вскармливании также получает дополнительную молочную смесь. Здесь самое главное это диета мамы, и с врачом, педиатром обязательно обсудить вот эту смесь, потому что нередко аллергия бывает на дополнительную смесь. Из бренда Nutrilite здесь в этой истории ничего не нужно. Ерөнхийдөө одоо диатезтэй хүүхдэд бол яг Nutrilite брендээс заавал өгөөд авах шаардлагатай зүйл байхгүй. Яг 6 сартай няра хүүхдийн хувьд болохоор энэ ээжийнх нь нөгөө хэрэглэж байгаа тэр хүнсний хоолны бүтээгдэхүүн чухал. Тэгэхээр ээж нь бол зөв зөвтэй хоолны зэрэглэх нь чухал. Хэрвээ ямар нэгэн харшил энэ диатез хөдлөөд байгаа бол тэр нэмэлтээр ууж байгаа сүүгээ одоо орцны хувьд эмчээс нь асуух хэрэгтэй. Тэгэхээс бол яг Nutrilite брендийн хувьд одоо хашил хийгээд ч юм уу нэмэлт зүйл хүүхдэд бол хэрэггүй гэж. Спасибо. Следующий вопрос. Так, добрый вечер. Говорят, что наши продукты номер 1 в мире. Как можно узнать, правда ли это и действительно качество соответствует заявленному, например, как у Тяньши и Гербалайф и тому подобное?
Есть различные независимые организации, которые проводят экспертизу, и, соответственно, есть вот Евромонитор International такой сайт, на который можно зайти и посмотреть эту статистику. Плюс Nutrilite это действительно бренд номер один, ему уже 90 с лишним лет, то есть более 90 лет. И это бренд единственный имеет свой научно-исследовательский институт. Мгм. За манай бүтээгдэхүүн дэлхийд номер 1 гэх юм аа. Үнэн үү, зөв чанартай гэдэг яаж мэдэх вэ? Жишээ нь Тэнши Herbalife гэх мэт гэж асуусан байна. Энэ дээр болохоор доктор хариулж байгаа нь та бүхэн хараад бус одоо хөндлөнгийн байгууллагын статистик мэдээллийг харж сонирхож уншиж болно. Тухайлбал Евромонитор гэдэг хөндлөгийн судалгаа хийдэг хөндлөнгөөс одоо дүгндэг хараад бусын байгууллага байдаг. Энэний вебсайтаар аль бие орнд ороод статистик мэдээллийг харж болно. Тийм учраас Nutrilite брэнд дэлхийд даяар номер 1 брэнд гэдэг нь бол тодорхой. Тэгээд 90 гаруй жилийн одоо туршлагатай 90 гаруй жил зах зээл дээр байгаа ийм компани байгаа. Тэгээд яг Amway компанийн хувьд өөрийн гэсэн судалгаа шинжилгээний лабораторитой цор ганц ийм одоо компани байгаа гэж байна. Так, спасибо. Следующий вопрос. Блокатор принимает по 3 капсулы 3 раза в день. Максимально сколько дней можно его принимать? Это нет таких ограничений, то есть нужно четко понимать, что если вот у вас ваш Новый год будет продолжаться определенное количество дней, праздники, вы все эти дни можете употреблять. То есть здесь нет какой-то продолжительности, но нужно понимать, что стремиться к правильному питанию в любом случае. Мэдээж хэрэг энэ зажилтаг эслэг хэрэглэж биш блокатор нь өдөрт 3-аар 3 удаа уудаг. Тэгэхээр дээд тал нь хэд хоног хэрэглэх вэ гэсэн асуултын хариулт нь болохоор дээд тал нь хэдэн хоног гэсэн хязгаар бол байхгүй. Мэдээж одоо альва нэг баяр ёслолын үеэр ч юм уу та ингээд боломжгүй үед ч юм хэрэглэхгүй түр зогсож болно. Гэхдээ ерөнхийдөө бол зөв хаалаа тэгээд одоо тууштай хэрэглээд явах боломжтой гэж хэлж байна. Так, следующий вопрос. Я принимаю жевательную клетчатку и очень хорошо пью достаточно воды, но никакого эффекта нет, и это нормально ли? Смотря какой эффект. То есть, если у человека запор, и он хочет вылечить запор, нужно понимать, что, возможно, уже это стадия, когда надо идти к доктору и, соответственно, назначить препараты, потому что все-таки клетчатка– это профилактика, а не лечение. За Тэгэхээр зажилтыг эслэг хэрэглэж усаа сайн угаад байгаа юм. Ямар нэгэн нөлөө байхгүй байна. Энд хэвийн үү гэж асуусан байна. Тэгэхээр нөгөө нэг яг ямар асуудал байна гэдгээс болж байна л да. Хэрэв өтгөн хатдаг бол тэгээд өтгөн хатдаг, тэгээд өтгөнийхөө асуудлыг шийдэхээ угаад байдаг. Тэгээд үнэхээр тэр өтгөн хатдаг асуудал нь шийдэгдэхгүй байгаа бол ялцчгүй эмчид хандах шаардлагатай үе нэрсэн байж магадгүй. Так, следующий вопрос. Если человек занимается спортом с целью наращивания мышц, если он не будет принимать сывороточный протеин, а употребляет только протеин Nutrilite, то будут ли мышцы расти? Будут, но как человек, занимающийся спортом, вы должны знать, что в основе все равно лежат силовые нагрузки. Поэтому мышцы будут расти не только от протеина, но и от правильной программы тренировок. За дасгал хийж булчингаа ургуулах зорилготой хүн шар сүний уураг уухгүйгээр Nutrilite-ийн уураг дангаар нухад булчин ургах уу гэж байна. За ер нь бол булчин нэмэгдэнэ. Гэхдээ яг спортоор хичээлдэг хүн бол энийг мэдж байгаа тий. Ер нь бол булчин ургуулах гол арга чинь болохоор нэг хүчний дасгал хийх шүү дээ тий. Тэгэхээр уургаач хэрэглэн нэмэлтээр тэрнээ яг зөв зохицуулсан дасгалын хөтөлбөрөөр хэрэгжүүлээд бас явнаа. Так, следующий вопрос. Кажется, последний. Какой продукт можно давать ребенку, которому 8 лет, при сниженных тромбоцитах?
Низкие тромбоциты – это, ну, это состояние, я бы ответил, наверное, так. Мы можем ему давать детский набор функционального питания. Детский набор функционального питания – это детские поливитамины, детская омега и курсами кальций. Но это не лечит сниженные тромбоциты, потому что это проблема, которую решает гематолог, врач. За асуулт нь болохоор цусны ялтас эс ундаг 8 сартай хүүхдэд ямар бүтээгдэхүүн өгөх вэ? За ер нь бол хүүхдэд болохоор хүүхдийн одоо функционал шимт хичээлийн багцыг өгч болж байгаа. За поливитаминууд байна, омега 3 байна. Тэгээ кальцийг курсээр өгнө гэж байгаа. Гэхдээ энэ ч бол ер нь бол яг цусны ялтас эс унахт нь одоо ингээд аа, яг эсрэгээр одоо бол нөлөөлөхгүй зүгээр хүүхдийн биеийг дэмжиж байгаа. Тэгэхээр гематолог одоо мэрэгжлийн хүнээс заавал одоо тэр цусны одоо мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй шүү. Спасибо. И, кажется, последний вопрос. Будет ли бренд Nutrilite выпускать сывороточный молочный протеин в будущем, в дальнейшем, как вы думаете? Я ответить однозначно не могу, потому что я врач, я не представитель компании, я независимый эксперт, поэтому думаю, что правильно этот вопрос задать представителям компании. За Nutrilite шар сүүний уурга гаргах болов уу гэдэг асуулт. За би өөрөө эмч хүн, компани төлөөлөгч хүн биш учраас энэ асуултад бол яг сайн мэдэж хариулж чадахгүй байна. Тэгэхээр энэ асуултаа компани төлөөлөгчөөс асуугаарай. Много спасибо пишет вам. Спасибо, да. В чате очень много пишут благодарности. Ну что, друзья, я вас тоже благодарю, и вас, как мои золотые добрые переводчики, конечно, отдельно. Спасибо вам. И всем можете вот от меня, да, сказать слова благодарности за вашу активность, за ваше внимание, и обязательно мы с вами увидимся. До новых встреч. За та бүхэндээ маш их талархаж байна. Өнөөдөр маш идэвхтэй оролцлоо. Анхаарлаа хандууллаа. Маш их баярлалаа. За тэгээ орчуулагч нартай маш их баярлж байна. Хэдүүлээ дараагийн удаа бас дахин уулзнаа гэдэгтээ итгэлтэй байна. Маш их баярлалаа. Ну что, будем заканчивать? За бүгдээрээ өнөөдрийнхээ уулзалтыг өндөрлөе. Баяртай. Спасибо большое. Все, тогда будем заканчивать на сегодня. До новой встречи. До свидания. За өнөөдөртөө ингээд уулзалтаа өндөрлөе. Маш их баярлалаа. Бүгдээрээ дараа дахин уулзцгаая. Спасибо. До свидания. Баярлалаа.